За засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг улсын хурлаар батлуулсан. За би бас хэрэглэхийн сайдаар ажиллаж байхдаа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бас боловсруулж их хурлаар бас танилцуулж батлуулж ирсэн. Тэгэхээр миний хувьд бол бас шин тутам зүйл бол биш. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан 14 мега төслийн анхны төслийг бас гардаж хариуцаж гал атгаж явсны хувьд цаашдаа мега төслүүдийг эрх ашгийг нэрэмжлэх. За оюун эрдэнэ засгийн газрын энэ хамтарсан засгийн газрын ололт амжилтыг бас илүү бүрийн ажлын залгамж чанарыг бас хадгалахад улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгааждаг гэдэг ийм ойлголттой байдаг хүн. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн их хурлд өргөн барьсан байгаа төрийн өмчит компани бүтээн засаглал ил тод байдлыг сайжруулах хууль, төрийн өмчит компаниудыг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх, за хөрөнгөний зах зээл дээр гаргах, санхүүгийн зах зээлийг дэмжих, за эдийн засгийг төрөлжүүлэх гол бодлогууд, ялангуяа бас нажуул төрийн салбарт төслүүд байгаа. Ган айлуулах, цогцлбор, гангийн үйлдвэр, за мөн алдцэвэршүүлэх үйлдвэр, за энэ боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, за цаашлаад эдийн засгийг бас төрөлжүүлэх бодлогуудыг бас хэрэгжүүлэхэд бас голлон анхаарна. Тэгээ манай улсын эдийн засаг бол бас уул уурхаагаас хамааралтай эдийн засаг. Цаашдаа бол бид нэр эдүү бас хэмнэлтийн горимж шилжсэн. За эдийн засгийг төрөлжүүлэх ийм бодлогуудыг урдаа тавьж ажиллах ёстой. Тийм ч учраас за ерөнхий сайдаар бас их хурлаас томилогдсон зандан шатар дарга бол энэ хүний хөгжил бол манай засгийн газрын бас томоохон мега төсөл байна гэж мэдээлэл хийсэн. За үүнтэй холбогдуулаад мэдээж хүний хөгжлөд дэмжих гэвэл манай эдийн засаг хэлэх ёстой. За энэ аж үйлдвэрээ дэмжих ёстой. Энэ чухалаараа бол бид бас энэ дэлхийд дахинд үүсэж байгаа сорилт бэрхшээлийн үед бас үүнд анхаарна. Захин хөгжлийн сайдаар ажиллаж байгаа гэсэн за энэ төрийн 1400 үйлчлэгийг иргэдэд ойртуулах ажлыг бас гардаж хийж ирсэн. Тэгэхээр энэ ажлуудаа ч гэсэн цаашдаа урагшлуулахын тулд салбар дундын уялдааг хангаж ажиллах миний хувьд бас их чухал юм байна гэж бас Монгол Ардын намын өдөр зөвлөл итгэл хүлээл гэж за дээрээс Монгол Улсын ерөнхий сайдын санал болгосноор энэ хариуцлагатай албанд бас санал болгож байна. Тэгэхээр би цаашдаа төрийн ажлын залгамж чанарыг хадгалж ажиллана. За сайн ололт амжилтуудаа илүү баталгаажуулахад анхаарна. Тэгээ одоо бид нэр тийм туршлага судлах ажилдаа танилцах цаг байхгүй. Тийм учраас шин тутам зүйл биш учраас за үргэлжлүүлээд ажилланаа. Тэгэхээр нэгэнд батлагдсан үйл ажиллагааны хөтөлбөр байна. Дээрээс нь бид засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дизайн, мониторинг, evaluation гэж хөтөлбөрөө батлуулсан бол хөтөлбөрөө мониторинг хийдэг, үнэлдэг ийм зөв механизм руу явах хэрэгтэй учраас Монгол улсын хөгжлийн бодлогыг шинжлэх ухаанд суурилсан, их хөгжил дээр суурилсан шинэ шийдвэр гаргалт руу аваачихад ажилланаа. Бүтэн жилийн хугацаанд бид нээлттэй мэдээллүүдийг нийлүүлээд кабинетийг шинжилсэн. Жишээ нь их хөгжил дээр бид шинэ экспорт импортыг шууд real таймаар хардаг ус. Яг үүнтэй адилхан эдийн засгийн хөгжлийн яам бол хөгжлийн бодлого төлөвлөлтөө их хөгжил төр хийж чаддаг, шийдвэр гаргалт нь ухаалаг байдаг, иргэдтэй ойртдог байх ёстой. Тийм учраас хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийг 2019 онд их хурлаар батлахад бас би ажлын хэсэгт ажиллаж ирсэн. Тэгэхээр энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийн дагуу Монгол улсын урт хугацааны бодлого, дунд хугацааны бодлогыг бас өргөн агуулгаар нь харж энэ концепц агуулгаас зүрхгүйгээр ажиллах нь энэ шатар сайд эдийн засгийн хөгжлийн сайдын үндсэн үргээл гэж хүлээж байна. Эмнэлтийн хуулиа барьж бас төрийн өмчит компаниудынхаа энэ торонтоог бууруулах энэ бодлогыг ер нь хэрхэн авч хэрэгжүүлэх вэ? За ардчилсан намын бүлгээс шаардлага өргүүлээд байгаа шүү дээ. Ер нь хэдэн бас их хөрмөлийг хийсэн байсан шүү дээ. Энэ үйл за баялагын сангийн хэлцээр үргэлжлэнэ. Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд энэ ажлуудаа үргэлжлүүлнэ. За мөн зөвшөөрлийн реформыг хийн. Энэ бол мэдээж 3 зөвшөөрөл тутмын 1 зөвшөөрлийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Зөвшөөрлийн хуулийг барихад хэрэглэхийн сайдаар ажиллаж байхдаа ажлын хэсгийг ахалж ирсэн энэ ажлаа үргэлжлүүлнэ. Дээрээс нь төр хувийн хвшилтийг өрсөлдөхгүй байх зарчмыг хатуу барина. Тийм учраас хувийн хвшил баялаг бүтээгч нараа дэмжинэ. Ер нь хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг дэмжинэ. Хөдөлмөрийг бий болгож байгаа ажлын байрыг санал болгож байгаа баялаг бүтээгч нарыг дэмжинэ. Төр саадуулахгүй төр хувийн хвшлийн үйл ажиллагааг илүү дэмжлэг үзүүлэх зарчим руугаа хандахад энэ хөгжлийн бодлого хариуцж байгаа
төрийн захиргааны төв байгууллага онцлох одоо үүрэгтэй оролцсноо л гэдгийг хэлье. Эдийн засгийн хөгжлийн яам бол өнгөрсөн хугацаанд 14 мегацл болон 5 мегацлыг бол бодлогын хүрээнд авч явжсэн. За дахиад ингээд том төслүүдийг хөдөлгөх одоо энэ хариуцах юм бүтэц гараад ирлээ. Энэ хоёр яамдын чигүүн үүргийн юу давхцал бий болж байгаа юм шүү гэж. Ямар бүтэц? Эдийн засгийн яам болоод том төслийг одоо хариуцсан. Том төслийг хариуцсан тийм бүтэц байхгүй байна. Одоогийн байдлаар засгийн газрын бүс бүрэлдэхүүний хууль өнөөдөр хуулиар явж байна. Тэгээд бид бол нөгөө бүтэц бүрэлдэхүүний хуулийг төсөвтөө дагуулж өргөн барихгүй бол одоо нэг юм сандал суудлал хаяг самбар баланг солиод сандал ширээгээ зөөгöd гүөх тийм хугацаа байхгүй. Тийм учраас төрийн ажил тасралтгүй явах хэрэгтэй гэдэг утгаараа бол өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хуулийн дээр яамгүй үндэсний хороо хариуцсан сайд нарыг томилохгүйгээр яваад тэгээд төсвийн тодтгол эсвэл одоо эх оны төсөв дээр бид нэр засгийн газрын бүс бүрэлдэхүүний хөндөгтөө агентлагуудыг нэгтгэх, нийлүүлэх, үндэсний 59 хороог татан буулгах, засгийн газрын тусгай сангуудын ажлын албыг татан буулгах ажлуудыг төсөвт хамтдаж хийн. Тэгэхээр тийм давхарцсан чиглэл гэж байхгүй. Ер нь хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хууль бол өөрөө хөгжлийн бодлогоо эдийн засгийн яам шадар сайд нь хариуцаад тэр бодлогод нийцж байгаануудыг нь яамдуудаа шахаж шаардаад ажилтдаг. Тийм учраас яг энэ хуулиар хэрэгжүүлэх ёстой утгаараа бол ер нь бол энэ төрийн энэ чигүүргийн шинжилгээнүүдийг бид өнгөрсөн хугацаанд хийсэн. Чигүүргийн шинжилгээнүүд юу юм бэ гэхээр 59 үндэсний хороодуудын эрхлэх асуудлуудыг нь салбарын яамдууд руу шилжүүлээд энэ ажлыг хэн хариуцах вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Нэг ажлыг 2 3 хүн зэрэг хариуцдаг энэ байдлыг болоод тухайн ажлыг хариуцсан хүн толгоогоор асуудалд ханддаг. Болохгүй бол хэн хариуцж байгаа юм үл ойлгомж үгээсээ болоод салбар дундыг уялдуулах ийм асуудлууд бол гарч ирсэн. Тийм учраас хамтарсан засгийн газрын 14 мега төсөл бол нэгэн их хурлаас батлагдсан баримтчиг. Гэхдээ 14 мега төслүүд дээр бид нэр одоо нөгөө priority гэж нэрлэдэг нөгөө эренб тогтооно. Жишээ нь энэ жилийн хугацаанд аль төслийг явуулах, аль төслийг нь хойшлуулах юм. Шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг зарцаах, зогсоох бодлого барихгүй бол өнөөдөр энэ олон улсын худалдааны дайн одоо энэ тарифын одоо сорилтууд бол биднэрт маш их зүйлийг дагуулж штэ. Өнөөдөр хятад ч гэсэн өнөөдөр гангийн хэрэгцээ жил ирэх тусам багасч байна. Тэгээ эхлэхээр энэ кокс ч нүүрсний экспорт ч 40% буурчлаа. Тийм байгаа тохиолдолд бид хөрөнгө оруулалтуудыг заримыг нь зарцах зайлшгүй одоо шаардлага үүсэж байна гэсэн үг тийм. Дэд сайдууд байх уу? Дэд сайдуудын томилгоо орж ирнэ гэсэн. За энийг бол ерөнхий сайдын их асуудал учраас одоо бол хөндлөгдөг байгаа учраас бүрэн одоо бас хэлэх болцоо.